Сайн байна уу? СС дээр улсын шалгалтын дэвших болон төгсөх шалгалтын дүнг хэрхэн батлах талаар заавар өгж хүргэж байна. Сургуулийн менежер СС рүү өөрийн эрхээр нэвтрэн ороод шалгалтын дүн дээр дараад улсын шалгалтын нэгтгэл гэсэн цонхноос төрөлцснээс улсын шалгалт эсвэл дэвших шалгалтын дүнг батлах уу гэдгээ сонгоод хичээлийн жилээ сонгоод боловсролын төвшинг сонгож шалгалцснээс тухайн анги бүлгийн сурч байгаа хөтөлбөрийг сонгоно. Анги бүлгээ сонгоод ямар шалгалтын дүнг баталгаа шалгалтын нэр зэснээс сонгоно. Үүний дараа хаах тавш дээр дарснаар дараах анги бүлгийн багш тухайн хичээл дээр дүнг шивж менежерээр батлуулахаар илгээсэн харагдаж байна. Үүнийг та батлахдаа эхлээд хинсэн төлөв дээр дарахад хянагдсан төлөвт орно. Дараа нь баталгаажуулах ногоон төлөв дээр дарна. Хэрэв тухайн шалгалтын дүн буруу байна гэж үзвэл буцаах гэсэн цэнхэр төвчин дээр даран ангийн багшид дахин дүнг шивхийг сануулна. Хэрэв багш дүнг илгээгээгүй бол дараах байдалтай харагдана. Танд амжилт хүсье. Класс цэг минь.